Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолоор үйлдвэрийн хаягдл усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөг баталсан байдаг. Тэгвэл 2025 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөний хэрэгжилт 70% байгаа ч Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж байгаа бохир усны бохирдлын үзүүлэлт байнга нэмэгдсээр байна. Тодорхойлох юм бол 2022 оноос хойш төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж байгаа хаягдл уснаас дээж авч шинжилэхэд бохирдлын хэмжээ нь стандарт шаардлагаас 2-оос 4 дахин их байсан байна. Монгол Улсын хэмжээнд 330 сум 21 аймгийн болоод нийслэл дүүргүүдэд одоо ус ариун цэвэр татвархын асуудлууд бол яригдчихэж байгаа. За ялангуяа цэвэрлэх байгууламжийн асуудал гэдэг маань өөрөө хот төлөвлөлттэй маш одоо холбоотой ажил байгаа. Тэгэхээр ялангуяа үнэхээр хот байрын хөдөө орон нутгийн орон сууцчлалыг гэж бодож ивэл эхлээд цэвэрлэх байгууламжаа барих хэрэгтэй. Дараа нь газарт орох одоо согом шүлжээгээ шийдэх хэрэгтэй. Тэгжээж одоо өнөөдөр хүн амдаа одоо цэвэр усыг одоо аюулгүй байдлаар хүргэх боломжтой гэж ойлгож байна. Шин цэвэрлэх байгууламжийг бүгд найрамдах Хятад ард улсын Экзим банкны 262 сая долларын хөнгөлөлтөө зээлээр барьж байгаа. Тус цэвэрлэх байгууламжийн ажил 96%-тай эх 9-р сард бүрэн ашиглалтанд орно. Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа 101 аж ахуйн нэгж усаа урьдчилан цэвэрлэх шаардлагатай. Гэвч эдгээрийн 70 цэвэрлэх байгууламжгүй байгаа нь Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа шинэ төв цэвэрлэх байгууламжийг технологийн дагуу ажиллахад ихээхэн хүндрэл учруулж байна. Ийм бохир ирж байгаа тохиолдолд анхны бидний цэвэр усыг бохир усыг цэвэрлэх технологийн процесс маань зүгээр ингээд усыг ингээд усгаа шүүгээд хогийг шүүгээд аваад гаргадаг биш. Хогийг тэр нөө жоохон өөх тосыг авах, эсийг шүүх, янз бүрийн хими болон металлын хүнд орцуудыг шүүгээд М-ээс 43 2014 буюу Монгол улсын стандартыг экологийн нөхцөлд нийлүүлэх, тулгуурт нийлүүлэх, цэвэрлэгдсэн усыг нийлүүлэх стандарт гаргасан. Тэгэхээр бид нар бол тэрийг гаргаж чадахгүй байна гэж үсэж байна. Стандартаа хангасан ус болгон хангаж чадчихвэл тэрийг 100% цэвэрчлээ гэж үздэг. Ус байвал амьд. Ус үгүй бол бизнес үгүй. Тэгэхээр нэгэнт бизнес хийж байгаа юм чинь нэгэнт хэрэглэсэн усаа эргүүлэл байгальдаа цэвэрхэн болгоо гаргах нь Монгол хүний яс суртахууны хувьд зөв байхгүй. Хаягдл усыг цэвэрлэхтэй холбоотой манад 3 төрлийн стандарт мөрдөгдөж байгаа юм а.